Сайн байцгаана уу? Би Доронт аймгийн хан уус сургуулийн багангийн багш Даваасран байна. Асуултын бөмбөг явцын үнэлгээ хэрэгжүүлэх арга зүйн санааг танилцуулж байна. За арга зүйн зорилго нь сурагчдын оролцоог идэвхжүүлэх, тэднийг хөдөлгөөнд оролцуулангаа мэдлэгийг нь баттгах. Хэрэглэгдэх хүн нь сурагч бүрт нэг цэвэр цаас байх хэрэгтэй. Үр дүн нь сурагчдад бие биенийхээ асуултад хариулснаар өөртөө итгэх итгэл нь нэмэгдэх, багш ангийн нийт ойлголтын төвшинг шууд харах боломжтой. Хэрэв олон цаасан дээр ижил төрлийн ойлгоогүй асуулт байвал багш тэр хэсгийг дахин заах шаардлагатайг мэднэ. Ангийн уур амьсгал идэвхтэй харилцан ярианы хэлбэр шилжинэ. За энэхүү аргыг хичээлийн шинэ бүлэг сэдв дууссаны дараах баттгал хичээл сурагчдын анхаарал сударсан хичээлийн төгсгөл хэсэгт шалгалтын өмнөх давталтын цаг дээр ашиглаж болно. Алхамжтал 1-р бичих. Сурагчид өгөгдсөн хугацаанд өнөөдрийн хичээлтэй холбоотой нэг асуултаа бичнэ. 2-т нь базах буюу бичиж дуусаад цаасаа базаж бөөрийнхий цаасан бөмбөг болгоно. 3-дугаарт шидэх. Багшийн тохиогоор бүх сурагчид бөмбөгөө агаарт ангийн гол руу шиднэ. 4 шүүрэх. Сурагч бүр өөрт ойр туссан нэг бөмбөгийг шүүрч авна. 5 хариулах. Сурагчид авсан цаасаа дэлгэж уншина. Багш сурагчдыг нэг нэгээр нь босгож асуултыг уншуулад хариултыг нь хэлүүлнэ. Анхаарал хандуулсанд баярлалаа.